Ян Стун гэх нэгэн Америк залуу хоккейн багтайгаа тэмцээнд оролцож байгаа үйл явдлаар кино эхлэх бөгөөд тэд нэлээд ширүүн өрсөлдсөн ч эцэст нь хожигдно. Гэтэл Яны багийнхан түүнийг хожигдолдоо буруутгаж хоорондоо муудалцах ба Ян ч сэтгэлээр унаад байтал түүний найз охин Жэни ирж Яныг тайвшруулснаар Яны сэтгэл санаач арай дээрддэг. Ингээд тэр Жэнийг гэрт нь хүргэж өгөхөөр хувцас өмсөж байхдаа тэмцээний самбар дээрх цаг яг нэг цаг дээр гацчихсан байгааг анзааран бага зэрэг гайхаад өнгөрдөг. Яан ч хожигдсийнхоо талаар самбар дээр гацсан цагны талаар бодон сэтгэл нь тавгүй байсан тул Жэни түүнийг тайвшруулахыг хичээж тэврэн үнсэн. Гэсэн ч яг энэ үеэр Жэнигийн аав ээж хоёр нь цонхон дээрээ гарч ирсэн тул Жэни ч сандран машинаас нь бууж гэрлүүгээ яаран ордог. Ингээд Яан ч тэдний гаднаас хөдлөх ба бороо ширүүсэн гадаа байсан савлуур нэг л хачирхалтайгаар өөрөө савлан хөдөлдөг. Яан хэсэг явсныхаа дараа машина зогсоохоос өөр аргагүй болох бөгөөд тэр төмөр замын гарцсан дээр хэн нэгэн хэвтэж байгааг анзааран машин дотроо хэсэг хүлээн. Гэсэн ч нөгөө хүн босохгүй байсан тул эцэст нь өөрөө машинаасаа бууж очоод түүнд хурч үцгэд өнөөх хүн гэнэт тогтсон чичигнэн хөдөлсөн тул Яан ч маш их ай машин руугаа буцаж очоод түргэн тусламж руу залгах гэж оролдоно. Удалгүй Яныг дахин гадагш харахад өнөөх хүн алга болсон байх бөгөөд гэнэт нэг аимшигтай хар сүдэр машин руу дөхнөрж түүн рүү дайран машиныхын цонхыг хагалдаг. Улмаар өнөөх хар сүдэр Яныг машинаас нь авч шидээд хөлнөөс нь чирэн галт тэрэгний зам дээр авчрах ба сүдэр түүнийг галт тэрэг эртэл хөдөлгөөнгүй дарснаар удалгүй галт тэрэгч ирж Ян галт тэрэгэнд дайруулдаг. Ян ингэж өгснийхээ дараа гэнэт нэгэн офис дотор ажлын ширээнийхээ ард сэрэх ба тэр юу болоод байгааг ойлгохгүй гайхаж бүдэлсэн шинжтэй харагдана. Гэнэт Яны утас нь дуугарч утсаа авсан боловч хэн ч ярихгүй байсаар байгаад утас тасрах ба удалгүй түүн дээр босс нь ирээд бичиг баримтаа бэлэн болгохыг шаардахад Ян ч ажилдаа шуурхайлан ордог. Тэгтэл Жэни түүн дээр ирэх бөгөөд Жэни Ян хоёрын ярианаас Жэни ганц бий болох нь ойлгогдох ба Ян тэр хоёр энэ удаад зүгээр л ажлын хамтрагчид болох нь тодорхой болно. Ян Жэнитэй ярилцсныхаа дараа толгой хөндийх завгүй бичиг цаастай зууралдаж орой болсон хойно гэрлүүгээ харахаар офисоосоо гарч цахилгаан шатанд суудаг. Гэнэт нэг эрэхтэй ямар нэг зүйлээс их л айж сандарсан байдалтай цахилгаан шатанд гүйн орж ирэх ба өнөөхөр их л түгшиж сандарсан байдалтай байгааг Ян анзаарна. Ингээд цахилгаан шат зогсдол өнөөх эрэхтэйч Янаас төрүүлэн цахилгаан шатнаас гүйн гарч замдаа цаасан хайрцагт тэглэх нь харагдана. Ян ажлынхандаа баяртай гэж хэлчихэд аажуу тайван гарч ирэхэд өнөөх санд руу эр газар тунсан байх ба баахан хүмүүс түүнийг тойрон хүрээлчихсэн байдаг. Тэдний дунд байсан нэг эрэхтэй Ян руу их л хачирхалтайгаар харах ба өнөөхөр газар тунсан эрийн гарнаас барихад хамаг судснууд нь харлаж толгой нь нэг л хачирхалтайгаар чичигнэн хөдөлдөг. Ян үүнийг хараад тухгүй болсон ч энэ бүхнийг зүгээр л төсөөлөл гэж бодоод тэндээс явна. Удалгүй Ян гэртээ ирээд бодолд дарагдж байтал гэнэт эхнэр нь гарч ирэн түүнийг цочоодог. Тэр Яны нэгэн санаа зовсон байдалтай байгааг анзаараад юу болсныг асуухад Ян ч өнөөдрийн болсон бүх зүйлсийг хэлж офисынх нь гадаа хүн ухаан алдаж унсан тухай түүний дэргэд байсан хүмүүсийн дунд нэг хачирхалтай эрэхтэй байсан тухай хэлнэ. Янд өнөөх эрэхтэй нэг л танил санагдсан ба тэр түүнд хоккейн дасгалжуулагчийг нь санагдуулсан байжээ. Тэгтэл эхнэр нь энэ бүхнийг сонсоод ихэд гайхах ба тэр Яныг хоккей тоглодог байсан гэж мдээгүй талаараа хэлдэг. Ян ч эхнэртэй өмнө нь хоккей тоглодог байснаа батлан харуулахаар зургийн альбомоо авчирсан боловч хачирхалтай нь багийн гишүүдийн дотор түүний зураг байхгүй өөр хүний зураг байдаг. Тэр шөнөө Ян гэнэт цочин сэрэх бөгөөд тэр цонхных нь гадуур ямар нэг сүйтгэнсэн дүр сөнгөрхийг харж сүүдрийг даган доошоо зойрлууга бууж харахад юу ч байдаггүй. Ян ч мэдрэлийн ядаргаанд орсноос болоод хий юм харсан байх гэж бодох бөгөөд маргааш нь тэр автобусаар ажилдаа явж байхдаа гартаа зүүсэн бугуйн цаг нь зогссон байгааг анзаарна. Гэнэт тэр автобусын дотор хоккейн багийн гишүүд нь болох хоёр залууг олж хараад тэдэнтэй ярилцахаар араас нь очсон боловч өнөөх хоёр залуу Ян руу нэг л хачирхалтай харснаа автобуснаас бууж нэг нь бүр түүн рүү дунтуу руу гаргадаг. Ян ч автобуснаас сандран бууж тэдний араас дагах гэсэн боловч гэнэт нэг хижээл насны гэрээ хэмээхээр түүнийг зогсоогоод Яныг аюулд ороод байгаа талаар хэлнэ. Ингээд тэр Яныг гудамжны буланд дагуулж очоод Яны цаг нь зогссноос хойш тэд түүнийг ангуучлахаар араас нь ирж байгаа тухай хэлнэ. Мөн тэр Яныг өмнө нь хоккейн багийн тоглогч байсан ч одоо офисын ажилтан болчихсон талаар тайлбарлаад тэд түүнийг алах болгонд Ян тэдний түүнд зориулж зохиосон шинэ амьдралаар амьдарч эхэлдэг талаар хэлдэг. Хэрвээ Ян хуучин амьдралынхаа талаар санаж эхлэвэл тэд түүнийг дахин алдаг байжээ. Ян юу ч ойлгохгүй байсан тул түүнд бухимдаж эхлэн өвгнийг заамдаж аваад хан руу шахтал гэнэт хананд орох нүхнээс сүүдэр шиг зүйл гарч ирээд өвгөн рүү дайран түүнийг нүх рүү чирч авч ордог.
Яан энэ бүхнийг хараад маш их айж балмагдан тэндээс бушуухан зугтааж гудамжинд санамсаргүй нэг залууг мөрлөхөд өнөөх залуугийн нүд хачирхалтайгаар харалж харагдана. Гэсэн ч Яаныг дахин харахад залуу буцаад хэвийн байдалтай орсон байдаг. Яан яахаа мэдэхгүй айж сандран хамаг хурдаараа гэрлүүгээ гүйж эхнэр дээрээ ирээд мангастай төстэй ямар нэг хар сүдэр шиг зүйл намайг алах гээд байна гэж хэлдэг. Эхнэр нь түүнийг тайвшруулах нэрийдлэр араас нь тэрч байснаа гэнэт түүнийг эдс рүү сарвуу шиг зүйлээр дүрх ба үнэн хэрэгтээ эхнэр нь өнөөх мангас шиг зүйлсийн нэг байж таардаг. Тэр Яанд чи өнгөрсөн амьдралаа санах хэрэггүй байсан юм гэж хэлээд урт сарвуугаараа Яаны хоолой хэрчин алснаар Яан ч удалгүй таксийн дотор жолооны ар сэрнэ. Тэр үхэж дараагийн амьдрал руугаа шилжсэн нь тэр байсан бөгөөд энэ удаад таксины жолооч болсон байдаг. Түүний таксинд Жэни суусан байх ба Жэни Яан хоёр энэ амьдралд хоёр биенээ мэддэггүй болж таарна. Яан Жэнийг таксигаараа гэрт нь хүргэж өгсөний дараа Жэни Яаныг жолооны ард нойрмоглохгүй байхад нь туслахын тулд гэрээсээ кофе авчирч өгөхөөр болно. Ингээд Яан машиныхаа гадаа Жэнийг хүлээж байхдаа хөрш байшингуудынхан цонхноос сүүдэр шиг зүйлс хөдөлгөөнгүй зогсон түүнийг ажиглахыг хараад дотроо нэгэлж ирэхэж машиндаа яаран орж сууна. Тэр Жэнигийн авчирч өгсөн кофег аваад тэндээс яаран хөдөлдөг. Замдаа тэр машиныхан цаг зогссон байгааг анзаарах бөгөөд удалгүй тэр гэрээг гудамжны буланд зогсож байхыг олж харна. Яан гэрээг хараад түүнд нэг л танил санагдсан тул машинаа яаран зогсоож араас нь дагах ба тэр гэрээг дагсаар нэгэн харанхуй гудамжны мухарт ирнэ. Удсанчгүй гэрээ гарч ирээд Яанд өнгөрсөн амьдралаа заавал эргэж санах ёстой гэж хэлээд өнгөрсөн амьдралуудынхан дурсамжийг харуулах ба түүний дурсамж болгонд Жэни ч бас байдаг. Гэрээ Яанд Жэни аюулд орсон талаар анхааруулад түүнийг авар гэж хэлснийхээ дараа гэнтэл учир битүүлгээр алга болдог. Тэгтэл гэнэт нэг хар мангас Яан руу дайран түүнийг алах ба удалгүй Яан дахин өөр газарт сэрнэ. Энэ амьдрал дээр тэр ажил горлогч болсон байдаг бөгөөд түүнийг дааж авсан нийгмийн ажилтан нь Жэни байдаг. Яан энэ удаад Жэнигийн талаар санаж түүнд болоод байгаа бүх зүйлийн талаар хэлсэн боловч Жэни түүнийг мансууруулах бодис хэрглэжгэж гэж бодоод хэлсэнд нь итгэдэггүй. Гэнэт Яан ханан дээрх цаг руу хараад нэг цаг дээрээ зогсчихсон байгааг анзааран маш их айж сандрах ба удалгүй хаалганы гадаа нэгэн эрэгтэй ирж зогсон түүн рүү хачирхалтайгаар хараад аврах том сарвууга харуулдаг. Яан ч айж сандран бушуухан тэндээс цугтааж цахилгаан шат руу орж суугаад өнөөх хар мангас цахилгаан шатны дээврийг цөмлөн түүнийг алхаар оролдоно. Яан арайхийн цахилгаан шатнаас гарч цугтаад таксинд суусан боловч таксины цонхоор өнөөх хар мангасыг олж харах ба мангас урт сарвуугаараа машины дээврийг цоолон түүн рүү дайрдаг. Яан ч айж сандран машинаас буухад урдаас нь ирж явсан машин түүнийг дайран унгаах ба Яаныг газар түхлүүд хэвтэж байтал өмнөх амьдрал дээрх эхнэр нь өөр хүмүүсийн хамт ирээд урт сарвуугаараа түүний хоолойг хэрчиж алдаг. Ингээд Яан дахин өөр газарт сэрэх ба энэ удаад тэр хар тамхинд донтогч болсон байдаг бөгөөд хамаг биеийн сүлдэж доройтчихсон гэр нь маш эмх замбраагүй бохир заваан байдаг. Удалгүй хэн нэгэн хаалгыг нь тогшиж Яан ч арайхийн босоод очиж хаалгаа тайлахад энэ нь Жэни байдаг бөгөөд Жэни энэ удаад түүний хөрш болсон байдаг. Тэр Яанд хөгжмнийх нь хэд чанга чимээний талаар гомдлохоор ирсэн боловч Яаны судас руугаа тариа шахчихсан байгааг хараад айж болгоомжлон буцаж явдаг. Жэнийг гэртээ орж ирэхэд Яан ч араас нь хүчээр дайран орж ирэх ба айсан Жэни галтгооныхоо өрөөнөөс хутаг аваад Яан руу далайн цагдаа дуудлаа гэж хэлнэ. Тэр Яаныг галзуу солиотой амтан гэж боддог бөгөөд харин Яан Жэнид өнгөрсөн амьдралуудынхаа талаар ярьж эхэлнэ. Жэни Яаны яриаг сонсоод өнгөрсөн дурсамжуудаа бүдэг бадаг санаж эхэлсэн боловч яг ямар учиртайг нь сайн ойлгож амжихаас өмнө гэнэт хар мангас хаалганыхан цаанаас урт сарвуугаараа цөмлөн тэдэн рүү дайрдаг. Жэни Яан хоёрч маш их айж сандран аваарын шатаар гарч цугтаасан боловч Яаны ээхсэгнэр бусад мангасуудтайгаа тэднийг тосон хүлээж байдаг бөгөөд Яаны эхнэр Яаныг алахаар түүний хүзүүнээс барьж аван хан руу шахдаг. Гэсэн ч түүнийг Яаныг алж амжихаас өмнө Жэни араас нь хутгаар дүрснээр Жэни Яан хоёр энэ боломжийг ашиглан тэндээс цугтаана. Ингээд тэд яаран гүйсээр доошоо метроны буудлын руу орж метро ирэхийг хүлээх ба Жэни Яанд өнгөрсөн амьдралаа эргэж сансан талаараа хэлдэг. Удалгүй метроч ирж тэд хамтдаа дотогш орж суун юу ч болж байсан хамт байхаар шийддэг. Жэнийг унтсан хойгуур Яан гэрэгийн дүрсийг олж харах ба тэр их л сул дорой харагддаг. Гэрээ түүнд бүх үннийг илчлэн Яан Жэни хоёрын араас ангуучлаад байгаа өнөөх хар сүүдэр шиг мангаснуудыг хураагчд гэж нэрлэдэг болохыг тайлбарлана. Гэрээч мөн тэдний нэг бөгөөд эдгээр мангаснууд хүмүүсийн айцаар хооллож амиа зогоодог байжээ. Ингээд гэрээ яаж гэдгийг нь харуулахаар нэгэн зорчигч дээр очоод өөрийн жинхэнэ дүр төрхөндөө хувирч түүнийг айлгахад өнөөх ирч маш их айх ба гэрээ түүний айцаар хооллоод биеийн сэргэж ирдэг.
Тэр буцаад хүч чадалтай болсныхоо дараа Яан дээр ирээд түүн шиг мангаснууд хооллохын тулд зөвхөн хүмүүсийг айлгахал хангалттай боловч зарим хураагчид шуналдаа хөтлөгдөн хүмүүсийг алж эхэлсэн талаар тайлбарлана. Ингээд Яан хүмүүсийг алхаас татгалзан тэдний эсрэг босоход тэд ч түүнийг алаад ахин дахин ангуучлах болсон ба Яан үнэн хэрэгтээ өөрөө ч мөн өмнө нь тэдний нэг байсан болж таардаг. Удалгүй метро зогсож гэрээч алга болох бөгөөд Яан хураагчид ирж байгааг хараад зүгтаасан боловч тэднийг хол явж амжихаас өмнө Экс эхнэр нь барьж авдаг. Яаны эхнэр түүн дээр очоод амруу нь үлэн Яаныг өөрийнхөө хяналтанд оруулах бөгөөд тэр Яаныг удаан хугацаанд хооллоогүй гэдгийг мэдэж байсан тул Жэнийг алж түүний айцаар хооллохыг тушаана. Ингээд Яаны хамаг судснууд нь харлан Жэний рүү дайрсан боловч тэр ухаанаа бүрэн алдаагүй байдаг бөгөөд Жэнийг аврах ганц л арга байсан нь өөрөө үхэх байв. Улмаар тэр хурдтай ирж яваа метроны урдуур үсрэн орж амиа алдах бөгөөд энэ удаад тэр сэтгцийн эмнэлэгт оронд бэхлэгчгсэн байдалтай сэрдэг. Хураагчид өхөшгүй мөнх амьдралтай учраас тэд Яаны араас хичнээн чудаа ангуучилж түүнийг алсан байсан тэр дахиад л өөр шинэ амьдрал руу шилждэг байжээ. Яаныг эмнэлгийн орон дээр хэвтэж байтал түүнийг асарч байгаа совлогч ирэх бөгөөд энэ нь Жэний байдаг ба тэр өмнөх удаатай адил өнгөрсөн амьдралаа огт санахгүй байдаг. Ингээд Жэнийг явсны дараа Яан дээр Экс эхнэр нь ирэхэд Яан ч хашгирч эхэлсэн боловч эхнэр нь түүнийг хэн ч сонсохгүй гэж хэлдэг. Учир нь Яан Жэний болон бусад энгийн хүмүүсийн нүдэнд ердөөл комд байгаа өвчтний дүрээр харагдаж байжээ. Экс эхнэр нь Яаныг эмнэлгийн орон дээрх багжаар тамлан зовоож түүнийг өмнө нь хураагчдын нэгийг алсан гэд үүнийг яаж хийснээ хэлхийг шаарддаг. Гэсэн чи Яан энэ талаар юу ч мэдэхгүй байдаг бөгөөд Яаны Экс эхнэр түүнийг сольдуулах тариа тарих ба тэр түүнийг эмнэлэгт хэвтэж байгаа бяцхан хүүгийн айцаар хооллохыг шаардсан боловч Яан татгалзана. Яанаас юу ч олж мэдэж чадаагүй Экс эхнэр нь Яанд чи Жэни гэдэг тэр эмэгтэйгээс болж биднээс урвсан гэд хэрвээ Жэнийг алчихвал чи буцаад энгийн хураагч болох болно гэж хэлээд тэндээс явдаг. Удалгүй Яан дээр маш сул дорой болсон гэрээ хурч ирэх ба тэр Яанд чи Жэнитэй уулзснаасаа хойш айцаар биш харин хайраар яаж амьдрахыг ойлгосон гэж хэлдэг. Хайр бол энэ дэлхий дээрх хамгийн хүчтэй мэдрэмж байсан бөгөөд Грэгийн амьдралд ч бас түүнийг өөрчилсөн тийм хүн байсан ба тэр маш олон хураагчдыг хайрын хүчээр алсан байв. Ингээд тэр Яанд хандан зөвхөн Жэнигийн хайрал чамайг аварч бас эдгэж чадна гэд чи энэ хүчээр араасаа ангуучилсан хураагчдаас ангижирч чадна гэж хэлдэг. Гэхдээ Яаны Экс эхнэр нь түүнийг хордуулсан учраас Яанд дахин сэргэх хүч хэрэгтэй байсан бөгөөд Грэ өөрийнхөө үлдсэн амьдралын эрч хүчийг түүнд өгөхийг санал болгоно. Тэр хайртай хүнээ бусад хураагчдын гарт алдсан бөгөөд Яанд тийм зүйл давтагдаасаа гэж хүсэхгүй байдаг. Ингээд тэр Яаны гараа сатхан түүнд амьдралынхаа хүчийг өгснөөр өөрөө замхан алга болж харин Яан буцаад хүчтэй болно. Ингээд бусад хураагчдыг Яаны өрөөнд ирэхэд тэр орон дээрээ байхгүй байдаг бөгөөд тэгтэл гэнэт нэг маш том сарвуу хөшигний араас гарч ирээд нэг хураагчийг алдаг. Энэ үнэндээ Яан байдаг бөгөөд тэр хайртай бүсгүйгээ хураагчдаас аврахын тулд өөрийнхөө жинхэнэ дүрд хувирч хайрынхаа хүчээр бусад хураагчдыг нэг нэгээр нь алж эхэлнэ. Энэ үеэр Яаны Экс эхнэр нь ч мөн жинхэнэ төрхөндөө хувираад Яаныг ирэхэд чи зөвхөн минийх гээд Жэнийг алах гэж оролдоход Яан ч шууд л аврах том сарвуугаараа Жэнийг нэвт дүрж Экс эхнэрээ алдаг. Дараа нь Яан Жэнийг тэврээд түүнд ямар их хайртайгаа үргэлж хамт байхыг хүсэж байгаагаа хэлэхэд Яаны хайрын хүчээр Жэнигийн шаргч эдгэж эхэлнэ. Ингээд Яан Жэнитэй хамт хамгийн эхний амьдралаараа амьдрахыг сонгох бөгөөд тэр Жэнитэй хамт аз жаргалтай байгаагаар кино төгсөх ба тэр хоккейн багтаа тоглож чөлөө цагаараа хүмүүсийг аврахын тулд хураагчдыг ангуучилдаг болсон байдаг.